За инхүү хурдан дагны уралдаан амжилттай гараанаас 29 даг гарлаа. За наадмын зохион байгуулах комиссар бороо бас орж байгаа дотоогоор дагны урт төхөөрөмжийг авсан. За төхөөрөмжгүй За хурдан дагны түрүүч дээр очиж харуулъя. За өдөрийн нэг 6 даг гаргасан байна. Балан 2 дугаартай Баянгор сумын хүрэлцэхийн хардаг тархины 5 дагалт оролцсон байна. 154 дугаартай халтар даг 2 дээр яваад байгаа. 072 дугаартай хүрэлцэхийн хардаг 3 дээр яваад байгаа. 173 дугаартай хээр даг Эрдэнэ зөвхөн хөцгөн хээр даг 4 дээр яваад байгаа. За өнгөн дээр 95 дугаартай Баянговын Баяр сайхны хүрэн даг яваад байгаа. 154 дугаартай хээр даг ам үзэн яваад байгаа. За 172 73 дугаартай дагнууд. За ингээд тархины 5 даг мэдээд зул задраад хараа явчихсан. За ард дээр нь 6 дээр нэг алаг даг яваад байгаа. За Саранбаатарын адаг даг бол тархины 5 дээр очиж уралдах юм байна. За даг бол ингээд бөөндөө холбоотлохыг дагж байгаа. За өдөрийн дагийг үйлдэлтэй очиж харуулъя. Түрүүчийн даг бол холбоотлогоо өсгөхөд бол арийнхаа дагнуудаас бол 300 гол метр ийм хол тасалчихсан байна. За чиглүүлэгчийн машины ард дээр гараатай яваад байна. За өдөрийн дагийг очиж харуулъя. За Баянговын Баяр сайхны хүрэн даг тэг 95 дугаар хамаарсан. За чиглүүлэгчийн машины ардаар бол ганцаараа ингээ бусад дагнаас бол нэлээд хол
зайлчсан хөөж урчихсан байна. За арын дагнуудын тохиолдол нэлээ зайтай. За өдөрийн дагны араас холбоотой хоёр даг Саранбаатарын алга даг. За нэг хүүхэдгүү даг хоёр дээр яваад байгаа. 173 дугаартай тэр даг амаа үчинд яваад байна. Саранбаатарын алга даг Батчгийн тэр даг хоёр холбоотой хол дагны ард дээр яваад байгаа. За түрүүчийн даг бол нэлээ хол хасраа явуулсан. За хоёр дээр яваад сул хул дагны ард дээр 3 даг холбоотой нэгнийхээ дашаанталгыг нэрлсэн байдалтай 3 даг яваад байна. За одоо барай бол үнцэндээ харагдсан нэг тонгоогоор хүүхдүүд уралдах хаа. За Саранбаатарын алга даг ялэмгүй хөшөө үлдэж байна 3 дагныхаа. За Батчгийн хоёр даг бол бүгд нэг хөдөлгөөд Саранбаатарын алга даган дээр авчиж байна. За энэ дугаар нь сайн мэддэхгүй байгаа. Энэ хадагтай хоёр даг дөрөвдөр яваад байгаа. Зон 53 дугаартай юм байна. За энэ Бац хааныхны уян дээрээс болсон шар хоёр даг дөрөвдөр яваад байгаа. За ингээ ихний үнцний 4 даг бол нэг сул даг яваад байгаа, хул даг яваад байгаа. Хүүхэдгүү сул даг. За тархины даг бол бусад дагнаас нэлээд хол тавьчихсан. Харуулна. Саранбаатарын алга дагтай нэг Бац хааны уян дээрээс болсон хадагтай хоёр даг, шар хоёр даг холбоодсон 3 руу суруулаа. 173 номертой орсон хоёр даг дөрөвдөр яваад байгаа. Өдөрийн даг бол ийм хол хасраа явчихсан. Талын зэрэглэн тарлаж хурдлах туурайн намгатай төмөн үлгээс төрүүн дэр хурдан ажнан татуусан тоосон татаагүй ингэнэ. Тохон зөөрөөгүй Монгол наадмын торгон төрлөг нь намрын өнгөтэй. Хамаа үзүүний даг Саранбаатарын алга даг. Намуу
Баацгааны уян дээр нутсан хатагтай хээр даг хоёр. Энийг дашаан толгойд илчээд яваад нэг уяаны даагнууд өнаад юм байна. За дөрөв дээр бол 173 дугаартай хээр даг яваад байгаа. Хоёр дээр бол сул даг яваад байгаа. За хол даг бол газар нэлээд чийлэлтэй болсон байна. Хүүхдүүд бас замаас гарах юм бол бас зөөлөн хөрсөн тусгүй нөр хөрл алдах ийм асуудал байна. За үзүүрийн дагуулууд нэлээд зайлаад явчихсан. За хоёр дээр сул даг яваад байгаа. Гурав дээр Саранбаатарын уянаас орсон адаг даг хээр даг хоёр холбоотой яваад байгаа. За одоо ингэ барай харсан хүүхдүүд бол таагануудаа хөдөлгөж хийчихээ. За барайны газраас таагаад амжуулъя. За ийхүү даагны уралдаанд гасан цагаас өнгөлж яваа. Бүрэн даг бараг 800 метрийн дайтай хүрэж ирлээ. 95 дугаартай бүрэн даг ийм хол хүрэж ирлээ. За хоёр дээр хүүхдгүй хулбаас гасан цагаасаа хүүхдгүй явсаар байгаа. Хоёр дээр орчих. Хоёр дээр бол Баацгааны Саранбаатарын уян дээр нутсан шар хоёр даг. За гурав дээр бол Саранбаатарын өөрөөс нь адаг даг. Хурс айгуу зөөлрөө хурсын дөрөөс айгуу хайны хөл ингэж дандаа хурсын дөрөөс самаас харагдав. Наадамч түүний сэтгэлдээ айдуулсан хөдөгөө минь